За өнөөдрийн улс төр ардчилсан нам 4.11 гэж 4-р өдөр болго 11 цагаас хийдэг мэдээллээр эхэллээ. Улс төрийн шийдвэр гаргах шаардлагатай байна. Тав тодорхой шийдвэр гаргасныг би сайн хэллээ. Энэ мафийн нэг хэсэг болсон хууль зүйн сайд, шударга ёсны сайд маш яралтай ажлаа өгч шалгуулах ёстой. Хийх ёстой улс төр хийж байна. Тэгээ ардчилсан нам энэ мэдээлэлдээ юу гэж эхлүүлсэн бэ гэхээр шууд одоо хууль зүйн дотоод хэргийн сайд энэ хоёрыг энэ мафчсан энэ авилга хулгайтай холбоотой энэ хэрэг холбоотой гэдэг нь одоо ингээд сүүлийн үеүүд ингээд харагдаад байгаа учраас ажлаа өгөөд шалгуул гэсэн. Тэгээ ингээд энэ мэдээлэл дээр бол зөвхөн энэ хоёрыг дурдсан. Тэгээд дэд сайд мөнх эрдэнэ өсмөнд дурдсан юм байна. Тэгээ энэ хоёр ингээд ажлаа өгөөд шалгуулах хэрэгтэй. Одоо ингээд нэр уснд баахан ингээд авилга хулгайн гэмт хэрэгт ингээд хэрэгт ингээд холбогдоод байна. Тийм учраас ажлаа өгөөд шалгуулаа гэдэг ийм одоо шахалтыг хийж эхэллээ гэж. За тэгээ араас нь нөгөө нэг яриад байгаа улсын хурлын даргыг өргөдлөө өгөөд ажлаасаа өөрийн өсөлтөөр одоо чөлөөлөгдөө гэсэн ийм зүйлийг дахиад ярьсан. За хэрвээ бидний одоо ингээд энэ шаардлагыг хүлээж авахгүй хэвээрээ байгаад ах юм бол огцруулах хүртэл дарах хэмжээг авнаа гэж. Тэгээ нөгөө гарын үсэг цуглуулад одоо улсын хурлын даргыг огцруулах нь шүү дээ. Нийт олохыг одоо гишүүдээр. Тэгээ энэ юу хэлж ийнэ вэ гэхээр ардчилсан нам бол 42 гишүүнтэй. Тэгээд эднэр 42 улаа цуглуул гишүүн одоо цуглуулад улсын хурлын даргыг огцруулж чадахгүй. 42 дээр нэмэх нь гэдэг гишүүд байгаа нь энэ дээр тодорхой харагдаж байна. Огцруулах хүртэл арга хэмжээ авна шүү гэж штэ. Тэгэхээр 42 дээр нэмэх нь бид нар цаана одоо ямар нэгэн байдлаар гишүүд байгаа шүү гэдгийг одоо хэлээд байгаа юм болоо да гэж. За ингээд ийм мэдлэгт хийлээ. Тэгээд нөгөө нэг дотоод сонгуультайгаа холбоотой зарим зүйлүүдийг ярьсан. Дотоод сонгуул дээр хэд хэдэн газар асуудал гарсан гад. Гэхдээ ерөнхийдөө ингээд яг ардчилсан намын доторх одоо энэ фракцууд жигд ингээд хуваагаад автсан харагдаж илээ дүүрэг одоо аймаг дээр. Тэгээд хөвсгөл дээр нэг маргаан гарсан. Тэгээд хөвсгөлийн маргаан одоо хүртэл шийдэгдэж байгаа юм шүү лээ. Тэгээд яг нөгөө ардчилсан нам өөртөө ингээд албан ёсны хуудас дээр ингээд намын дарга болсон хүмүүсээ ингээд харуулахаар хөвсгөлийнх байхгүй л. За тэг Баянзүрх дээр мөн жоохон хил ам гарсан. Тэг Баянзүрхийн одоо ардчилсан намын гишүүд өнөөдөр зарим нэг эсрүүцлийн илэрхийлээд өндөг шидээд ингээд яваад ах шиг байлээ. Тэгээд энийг одоо шийдэхийн тулд ер нь энэ маргаануудыг шийдэхийн тулд маргаан таслах юу гिचвтэй хороо гिचвүнийг тийм юу байгуулагдсан юм байна. Тэгээд тэд нар ингээд тэр маргаантай байгаа сонгуулийн одоо тэр дүүргүүдэд аймагуд дээр асуудлыг шийдэх юм байна гэж ойлгосон. За ингээд өнөөдөр 4.1-ээр нэг иймэрхүү зүйлүүдийг ярьлаа. Тэгээд араас нь яг үүнтэй зэрэгтэй уг нь бол чуулган хуралдах хэрэгтэй байсан. Тэгээд чуулганы эрс хөрөхгүй явсаар нэг цаг өнгөрч явахад улсын хурлын дарга учрал орж ирээд үг хэлсэн. Тэгээд угаасаа ер нь чуулганы эрс ингээ бүрдэхгүй тодорхой байсан. Ардчилсан нам суухгүй. Тэгээ нөгөө талд оюун эрдэнэ нэг хэсэг бүлэг хүмүүс суухгүй, өвчтөй чөлөөтэй юу гэдэг юм гэдэггүй ингээд нэг юм шилдэг хэлээ суухгүй байгаа. Тэгээд учрал орж ирээд нэг өнгөрч явахад орж ирээд үг хэлсэн. Тэгээ ардчилсан намын төр гэж байхгүй, Монгол ардын намын төр гэж байхгүй. Гэх мэтчлэн ингээд яг бэлдсэн үгээ уншсан. Урдаа тавьдсан ингээд уншаад ирсэн. Тэгээ нөгөө чуулганы эрс бүрдэхгүй болонгууд нь манай өрөөндөө ингээд хэлэх үгээ бичээ сууж ирсэн юм шиг. За ингээд гараад ингээд хэлэн даа гэдэг ч юм. Эсвэл цаанаас нь бичиж явуулсан мэдгүй. Тэгээ орж ирээд нөгөө бэлдсэн үгээ уншсан. Тэгээ уншихтаа ер нь бол яг улс төрийн мэдээлэл хийцсэн. Тэр энэ дээрээс их хурлын энэ дээрээс энэ бол зүгээр хүний шууд ингээд реакцаараа хэлж байгаа үг швэсэн бэлдсэн үгээ ингээд уншаад тэгээд бүлгийн дарга Бачаргалтай хандаад бүлгээ уралдуулаад улс төрийн шийдвэрээ гаргаа гэд хэлсэн. Тэгсэн араас нь шууд бүлэг нь хуралдаад гишүүдэн цуглараад бүлэг нь хуралдаад тэгээд нэг 2-3 цагийн өмнө дуусуудаа сая 2-3 цагийн өмнө дууслаа. Бүлэг тэгээд ер нь бол улс төрийн шийдвэр гаргахгүй. Улс төрийн шийдвэр хэн гарах вэ хэрэг манай удирдах зөвлөл гаргана. Бүлэг хуралдаад за ерөнхий асуудал юм байгаа юм байна гэд тэндээ одоо гишүүдэрээ улсын хурл судалтай гишүүдтэйгээ ингээд ярилцсан. Тэгээд энэ дээр ингээд ерөнхий сайд орсон, учрал дарга өөрөө орсон.
Тэг ингээд тэд нэр ингээд сууж байгаа 52 гишүүн. За ер нь одоо ийм байна, ингэх юм байна гэсэн зүйлүүдээ ярьсан байна. Тэг ардчилсан намын шаардлагыг ч мөн ярьсан байна. Тэгээд зарим нэг нь бол одоо улсын хурлын дэд дарга Батэрд нь яриад байгаа шүү дээ. Ардчилсан намын шаардлага одоо хууль бусаа гэдэг. Үндсэн хуулинд одоо ямарч тэгэж намын дарга улсын хурлын тухай улсын хурлын дарга байж болохгүй гэсэн хууль байхгүй. Тэгээд нэг хууль тусгаагүй шаардлагыг ингээд ардчилсан нам шаардаад яваад байгаа гэх мэтчил зүйлүүдийг ярьсан. За тэг ямар ч тач бүлэг ингээ хуралдаа гараад ирлээ. Тэгээ бүлэг хуралдаж гарч ирээд бид нэр ингээд өдөр дэх зөвлөлөө хуралдуулаад тэгээ өдөр дэх зөвлөлөөс өгсөн шийдвэрийн дагуу бүлэг ингээд ажиллахаар боллоо гэд бүлгийн дарга Бачаргал гарч ирд ярьсан. Тэгээ энэ угаасаа анхаал бүлэг хуралдахад тодорхой байсан. Учир нь эндээс улс төрийн шийдвэр гарга энэ төр гэдэг ингээ хэлэх ямар ч тийм одоо мэдгүй шаардлага байхгүйсэн. Зүгээр энэ гарч ирээд тэр их хурлын эндэрээ сайхан ашиглаад яг нэг жоохон унахтаа хүртэлтэй ажлаа өгтөө хүртэл PR хийж штэ. Тэг бүлэг шийдвэр гаргахгүй. Тэгээд өдөр дэх зөвлөлд нь хуралдах юм байна. Өнөөдөр орой юм уу маргааш хуралдаад тэгээд улс жинхэнэ тэндээс улс төрийн шийдвэр нь гараад учир нь одоо улсын хурлын дарга өгөөд ерөнхий сайд болох юм уу? Эсвэл намын дарга өгөөд улсын хурлын дарга хэвээрээ үлдэх юм уу гэдгээ шийдэх юм байна. За учир нь өөрөө бол ажлаа өгөхөд билээ гэд хэлсэн гинэ. Тэгээ энэ яг мэдхгүй яг өөрийнх нь амнаас ингээд нэг видеогоор сонсоогүй болохоор мэдхгүй ямар тач тэр хуралд сууж исэн зарим нэг хүмүүсийн хэлж байгаагаар бол ажлаа өгөхөд билээ гэсэн гэж ярьсан гин. Тэгээд хэрвээ одоо өдөр дэх зөвлөл хуралдаад учрал одоо намын даргаараа үлдээд тэгээ улсын хурлын дарга өгнөх юм бол ерөнхий сайд болж таарна. Ерөнхий сайдын ажлаа авна. Тэгэхээр одоо зандан шитрийн засгийн газар огцорно гэсэн үг, зандан шитрийн огцроод ажилгүй болно гэсэн үг. Тэгээ одоо буцаад ямар ерөнхийлөгчийн таван газарлага очлоо биш тийм ээ. Мэдгүй ямар тач нэг ингээд өдөр дэх зөвлөлөөр хуралдаад эдгээр чи одоо шийдэн штэ нэг юм тохироо хийж штэ одоо чи тэнд би энт гэдэг ч юм уу те дараа чи улс төрийн алхмаа бодно 27 оны нөгөө ерөнхийлөгчийн сонгуулаа бодно одоо юу хаяан төхөөд ирсэн байгаа. Тэгээ энэ хоёр ч угаасаа учрал улсын хурлын дарга биш ерөнхий сайдын ажлыг яваад байгаа шүү дээ. Орон нутгаар тойроод очиж амлалт өгөөд би нэг чи ингэ шийдэн дэрэг чи ингэ шийднэ гэдэг те. Зандан шитэр болохоор олон улсад ингээ уулзалт хийж яваад ерөнхийлөгчийн ажлыг яваад. Тэгээ нэг иймэрхүү болчиход байгаа. Одоо энийг ингээ голдролтой л оруулах гадал байгаа юм байна гэж ойлголоо. Тэгээ ер нь учрал ерөнхий сайдаа аваад тэгээд зандан шитэр ерөнхий сайд байхаа болох зам руугаа явах бах. Тэгэхээр одоо зандан шитэр гишүүн биш. Тэгэхээр ямар ч одоо төрийн нэг ажил хийж болохооргүй л болчиход байна л да. Тэр мэдгүй засгийн газар эрхлэх газрын дарга хийх юм уу юу хийх вэ? Ямар тач ингээд бид нэр шинэ ерөнхий сайдтай болох уугүй юу гэдгээ маргааш дахиад шийдэх нь байна. Тэгээ хамгийн гол нь шүү дээ нэг юм энэ яг бүлэг ингээ хуралдаж байгаа хаагур амар уйсгалан учралтай уулзсан. Улсын хурлын дарга учралтай уулзсан. Асан байна уу та? Танаас нэг товч хоёр авчидгүй. Яг л товчлоо. Дараа нь зөө. Бүлгийн хурлын дараа нь өгч. Намаас төдөлдсөн өвдсөн гэдэг асуулт ярих. За энэ дээр та ямар байр суурьтай байгаа? За. Би дараа нь ярьсан өгөө. За. Юу ярьсан бэ гэдэг маш сонио. Учрал та хэд ингээ хуралдаа суугач яасан бэ? Яагаад байгаа юм бэ гэж ярьсан уу? Яагаад байгааг ч үгүйсэн мэдчихлээ л да. Яамаар байна энэ гэж ярьсан уу? Эсвэл за шинэ засгийн газар байгуулагдана. Шинэ засгийн газар дээр одоо яамаар байна, иймэр байна гэдэг санал авсан болов. Тэ? Ер нь одоо ингээ цаашдаа яамаар байна гэдэг юм яриа болсон болов гэдэг чи их сонь. Тэгэхээр хэрвээ энэ хэд тохиролцсон бол одоо шинэ засгийн газар эргээд нөгөө хэд чинь Монгол Ардын нам чинь төв хугацаанд гар өрөөд шинэ засгийн газарт зарим нэг хүмүүс дахиж орж ирээд ингээ нөгөөдөл чи ингээ гар өрсөн хэвээр үлдэх нэ гэж. Энэ өнгөрсөн хугацаанд нөгөө дэлгэж тавьсан хэрэг нөгөө нэг хоорондоо муудалцаад байсан зүйлүүд чи бүгд цагийн аясаар ингээ чимээгүй болоод салхин тийсээ алга болно шүү. Ийм чиглэл рүү явж магадгүй шүү. Тэгэхдээ мэдхгүй энэ бол зүгээр таамаг юу ярьсан бэ гэдгийг нэг сонин. Тэгээ ингээ дараа чи улс төрийн шийдвэрүүдээс энэ бүр маш тодорхой харагдана гэж. За тэгээд яг энэ шууган өрнжөө хаагур ерөнхийлөгчтэй холбоотой. За ерөнхийлөгчтэй холбоотой ч яах вэ? Ерөнхийлөгчтэй хуультай холбоотой нэг
мэдээллүүд гарч ирсэн. Тэгээ энэ нөгөө иргэдийг ингээд маш их төөрөгдөлд оруулсан. Юу вэ чи одоо ерөнхийлөгчийг 6 жил байжсаа буцаага 4 жил болох гэдэг юм. Эсвэл 4 жил байж байгаа 6 жил юу болоод байгаа юм бэ гэдэг ингээд нэг юм шоо ойлгомжгүй байдал төрсөн. Үндсэн хуулийн цэцсээс нэг юм маргаа үүссэн тухай өөрсдийнхөө Facebook хуудсанд тавьсан. Тэгээ энэ зүгээр нэг иргэнээс л маргаа үүсгэсэн байгаа юм л да. Тэгээ яг энэ нөгөө нэг хоёр талын юм хуулийн зөрүүтэй байдал дээр маргаа үүсгэсэн маа. Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хууль дээр 6-гийн 1 дээр байна. Тийм 6-гийн 1 дээр нь ерөнхийлөгч бүрийн эрхийнхээ хугацаанд одоо үндсэн хуулийн 30 дугаар зүрх 2 дахь хэсэг зааснаар 4 жил байна гэдээ ингээ заагаад өгсөн байдаг байхгүй. Тэнгууд үндсэн хуулийн дээрээ болохоор 30-ийн 1 дээр нь 50 нас хүрсэн тэгээд 5-аас доошгүй жил ажилласан гэдэг ч үлээдээ тий. Нэг ингээ харахгүй сайн мэдэхгүй. Гэхдээ 6 жил гэдэг ингээ заагаад өгсөн байдаг байхгүй. Тэгээд ингээ хоёр хуулийн дээр нэм зөрүүтэй байгаа учраас энийг аль нэг рүү нь одоо шилжүүлэх ийм маргаан явж байгаа. Энэ зөрчсөн асуудлаар л үндсэн хуулиас дээр маргаан гарч. Түүнээс одоогийн ерөнхийлөгчтэй ямар нэг холбоо байхгүй. Мэдээж энэ хуучин ерөнхийлөгчийн тухай хуулийн засч таарах байх гэж бодож байна. Тэгээ 6 жилээр байдгаараа байлгаад энэ ерөнхийлөгчийн тухай хууль дээр л 4 жил гэдгийг засаж таарах байхаа гэж бодож байна. За энэ үйл явдал нэг иймэрхүү шүү. За өнөөдөр ямар тааш нэг иймэрхүү чухал зүйлүүд боллоо. Чуулган хуралдаагүй ч өнөөдөр улс төр үнэхээр их бужигнаатай байлаа. Маргааш бүр их бужигнана. Ер нь энэ 7 хоногт маш их бужигнахаар байна. Маргааш бужигнана, эх 7 хоногт ч мөн бужигнах нь байна. 7 хоногийн сүүлээр их л их том зүйлүүд болох нь дэ гэж. За ингээ анхаарал хандуулсанд баярлалаа.